инквайри гишүүнийг одоо энэ ярьж байгаа зүйлээ богино хугацаанд хийж энэ төрийг хямралаас гарах анхны өчгийг бас татаж мөн одоо энэ цэг тавьж өгөх байх гэл ингэж найдаж байна. Хороо дээр хоёр үнэн байдгүй. Хэрвээ та одоо энэ асуудлуудыг нотолж нийгэмд байгаа хардлагыг цэг тавьж өгч чадахгүй бол та өөрөө хариуцлага хүлээхэд бас бэлнэ гэдгээ бас Монголын ард түмэнд хэлж өгөөч. За би ялагдахгүй. Яагаад нүүрсний сонсголоор сая нэр дүрдэгдээд байгаа адмирал гэх компанитай холбоотой Бортогийн уурхайд баяжуулах үйлдвэр гэдэг халахвчаар хууль бус тендер зохион байгуулсан гэдгийг улсын их хурл тогтоол гаргацсан. Одоо тэр төр хороонд одоо жишээл Ардсан намаас их зөвтгөл дарга ажиллаж исэн, Ганбат гишүү ажиллаж исэн, Сайнхүүгийн Ганбаатар гишүү ажиллаж исэн. Бид 100% саналаар энэ хөндөгдөд байгаа асуудлыг хууль бус зохион байгуулсан байна гэдэг улсын их хурлын тогтоол гаргацсан байхгүй 24 оны 1 сард. Энэ тогтоол хүчинтэй байна. Тэгэхээр би ч ялагдахгүй, бид ч ялагдахгүй. Энийг улсын их хурл тогтооцсон. Одоо энэ гэмтэргийн шинжтэй тэр цаад асуудал нь бол харин шалгагдчихж байгаа. Гэхдээ би энэ асуудлыг зөвхөн авилгын гэмтэр гэж үзэхгүй байгаа. Яагаад гэхээр 30 сая долларын авилгын баримт нь Монгол талаас биш гадаад улсаас гарсан. Гадаад улсад авилгын баримт нь байгаа этгээд бол Монгол төрд шийдвэр гаргаж, тамга дарж, алах барьж болохгүй гэж би үзсэн. Энэ бол ердийн авилгын хэрэг биш. Монгол улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Тэр дотроо үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн нь өөр улсад барьцаалагцсан этгээд би байж болохгүй гэж үзсэн. Тийм ч учраас итгэл үнэмшилтэйгээр хожим хойно би харамсахгүйгээр үхнэ гэж өөртөө тангаргалдаж энэ сонсголыг зохион байгуулсан. Амархан байсан гэж бодож байна. Монгол ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга буюу улсын их хурлд хэнийг нэр дэвшүүлэхгүй шийддэг. Засгийн газраас эхлээд төрийн өмчийн бүх компаниудыг захирал хэн байхыг мэддэг. Тэр этгээдийг би ямар хувийн итгэл үнэмшилтэйгээр гэрчээр дуудах байсан бэ? Тэгвэл яагаад өөрөө зугтсан юм бэ? Ирээгүй юм бэ? Гэдэг асуудал байгаа. Тийм учраас би миний дахин нэр дэвших дараагийн одоо улс төрийн замнал саад болох хэсгээс үл хамаарч хизээ нэгэн цагт би ийм хулгайчиг төрийн алах бариулж исэн гэж харамсахгүй үхэн гэсэн ийм итгэл үнэмшлэр энэ сонсгол зохион байгуулагдсан шүү.